хайгуулын лицензийн ашиглалтын лиценз болох уу гэдэг асуудлыг хэлцдэг байхгүй юу. За одоо ингээд багийн иргэдийг ингээд нэг 200 хүнийг цуглуулчаад за одоо танаа багт ингээд энэ лиценз олох гэж байна гэд хуралдуулна. Тэгэнгүүт чинь нөгөө багаараа бүгдээрээ суучгаад 200-уулаа суучгаад өө манай багт лиценз олгож болохгүй, манай сумд лиценз олгож болохгүй гэд багаараа тэгж хэлнэ шүү дээ. Тэнгүүт нь тэгээд нэг юуг нь хурлын ингэж шөнө орой болгочоод дийлэнх нь ингээ баахан үзэл бодлоо илэрхийлчихээд нөгөө буцаад гэрлүүгээ явчих шүү дээ. Тэнгүүт нь нөгөө нөхдөөч нь өө танаахан одоо лиценз олгож болохгүй гэж байна. Тийм учраас лиценз олгож болохгүй гэсэн гараа ор гэхтэр чи магадгүй тэр хурлаас дийлэнх нь яваад нэг 5-6 хүн үлдчихлээ шүү дээ. Тэгвэл таанараас лиценз олгож болохгүй гэж 5 хүн хэллээ. Үлдсэн эсрэг санд өгч лиценз олгоё гэсэн гэж нэг заллин хийж байгаатай адилхан тийм болчихж байгаа байхгүй. Гэтэл нөгөө бүгдөө лиценз олгож болохгүй гэж үзэл бодлоо илэрхийлээд санал хураалтанд орохгүй гараа явсныг нөгөө эсрэг томьёолоор нь буюу лиценз олгож болохгүй гэж нөгөө иргэдийг хуураад лиценз олгож явахдаа адилхан байхгүй. Тэгээ сүүлд нь яах вэ гэхээр нөгөө багийн иргэд чинь ирээдгүй яхаараа манай багт лиценз олгочихж байгаа юм бэ. Та нар яагаад энийг ингээд бид нар бүгдээр үгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр гээд юу яриад байгаа сан тураагт хамгийн сүүлд нь лиценз олгож болохгүйгээд томьёолоор чинь сан тураалгасан чинь танаа 5 хүн гараа өргөө бусд нь явцсан байсан шүү дээ. Бусд нь олгоё гэж зөвшөөрсөн шүү дээ гэж хуурж байгаатай адилхан зүйл тэр одоо өдөр хийгдсэн гэсэн. Тэр шүнжэнгөө тэр уваагүйтлээд хийх гэж ер нь бол энэ чинь цааталтын төрийн эрх мэдлийг хууль бусаар булааж авсан үйл явц. Тэр төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар булааж авах үйл ажиллагааг бол тэр нөхөр болгон туяа бол гардан гүйцэтгсэн. Тэр нэгдүгээрт бол энэ одоо тэр үндсэн хуулийн тэр өчигдрийн тайлбар бол үнэхээр энийг бол маш одоо нухацтайгаар нэг үрчлэн тайлбарлсан байлээ. Тэгэхээр зүгээр ингээ хөдөөний иргэдтэй ойлгомжтойгоор хэлэхэд бол нэг яг л одоо ийм заллингийн болоод өнгөрсөн гэдгийг бол хэлээд энийг одоо үндсэн хуулийн дээд судын хуралдаа яц учраас Монгол даяар ингээд энэ бол ойлгомжтой гэсэн. Одоо ажиллаа хийх хэрэгтэй юу? Дараагийнх нь шүд гол юм хэмээрэн тий. Тэгэхээр энэ үндсэн хуулийн нэг ийм заалт байгаа юм. Үндсэн хуулийн одоо заалтанд улс за би нэг одоохон хараад. За үндсэн хуулийн 29-р зүйл дээр ингэж байгаа юм. Улсын хурлын гишүүний халдшгүй байдлыг хуулиар хамгаалнаа. За улсын хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн дангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэж байна. Тэгэхээр сая үндсэн хуулийн цэцэс маань энэ хурал удирдсан болгон туяа бол үндсэн хууль зөрчилчлээ гэдэг ингээд тогтооцсон. Тэгэхээр өнөөдөр бас нэг за одоо өнгөрсөн парламент байна. Энийн өмнөх өнгөрсөн парламент. Энэ өнгөрсөн парламентаас дөнгөж нэг одоо талаас доош хувь нь их хурлын гишүүн болсон байна. Тэрний өмнөх парламентаас гэж бодох чинь нэг 10% нь. Тэрний өмнөх парламентаас ихтер 3-4 парламент дамжин сууж байгаа хүмүүс бол одоо энэ парламентын 5-6-хан л шүү дээ үсрээд нэг 10 хүн байна. Тэгэхээр ингээд парламентаас парламентын оронд 50-аас дээш өмнө ингээд шинжлэгдээд шүү дээ. Тэгэхээр өнөөдөр байгаа их хурлын гишүүн болцголоо гэхээр би нэг мөнгөд энэ өндөр албан тушаалд байж их юм шиг юм нэг андуур үүссэн. Миний дээр юу ч байхгүй. Би бол нэг хаан зан гэсэн ийм юм руу орцсон л доо. Өөрсдөө хуулийн дээр бид нар үндсэн хуулийн дээр гэдэг. Гэтэл үндсэн хуулийн дээр гараад тавьж байгаа тангаргалдгаа мартчихж байгаа. Тэгээд нэг ийм нэг би гэсэн нэг тим юм ингээд хэрээс хэтэрсэн саяын одоо булган туяагийн үйлдэлээр харагдаж байна л да. Тэгэхээр одоо юу вэ гэхээр хэрвээ энэ булган туяа гэдэг хүнийг эргүүлэн татахгүй бол үндсэн хуулийг уландаа гიშгсэн энэ үйл явц үргэлжлээ явна. Ерөөс үндсэн хуулийн дээр гараа тавьж тангаргалсан бол үндсэн хуулийг хэрэгжүүлээгүй. Үндсэн хуулийг улантаа гიშгсэн энэ хүмүүсийг хариуцлага тооцож Монголын төрд цаашид хуулийг тэр дундаа үндсэн хуулийг бүгдөө цахин биелүүлж даган бүрдэх энэ зүйлийг бол яг одоо биелийг нь олгуулах хэрэгтэй юм байна. Монгол улсын үндсэн хуулинд яг иймэрхүү одоо энэ үндсэн хуулийг биширдэггүй цахин биелүүлдэггүй гэдэг заалтыг чинь Ардсан намын тэр 92 онд Ардсан намын гишүүн Хатанбаатар гэдэг хүн бас оруулж исэн юм байна лээ. Тэгэхээр бидний хувьд бол энэ маш их том сургамж болж байна. Тэгэхээр өнөөдөр энэ булган туяа гэдэг нөхрийг нин даруй эгүүлэн татах ёстой. Хэрвээ татахгүй бол Монгол улсад хууль хязгаарч үйлчлэхгүй гэсэн. Хэрвээ энэ нөхрийг татахгүй бол үндсэн хуулийг уландаа гიშгсэн үйл явц үргэлжлэнэ гэсэн. Тэгэхээр миний хувьд бол энэ дээр бол маш хатуу байр суурьтай байгаа. Энэ бол зарчим байх ёстой. Сүүлийн ганц асуулт. Улсын хурлын хамгийн газрын дарга Баасан Дорж гэх төрийн албаа гэж тий. Омроо эсгэлэн дагаж улс төрд орж ирж одоо ингээд томилогдоод албан тушаал хүрсэн байх. Гэхдээ ингээд төрийн төлөө үйлчлэх хэвээр одоо чуулганыхаа их хурлынхаа төлөө үйлчлэх хэвээр гэдэг юм
мартцсан юм шиг харагдсан уу? Ер нь төрийн албан хаагчид хэн дээр очиж тэр одоо хууль сахиулахгүйгээ биелүүлэх хэрэгтэй. Энийг бас зөвхөн гишүүд гэхгүй юм. Заан тушаалтнууд мэдэх хэрэгтэй тийм ингээд зааг даргатай хайртай болж байдаг. Дайч хийж байна. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Гэхдээ энэ юм байна. Одоо Монгол байгаа нэг нийтлэг юм байна шүү дээ тийм ээ. Хууль хамаагүй даргаа дагдаг юм тогтцоо. Одоо тэр баасан дөрж гэдэг нөхөр бол маш олон удаа хууль зөрчсөн. Үнэхээр тоймгүй. Тэгээд ерөөсөө ингээд нэг хуулийг зөрчөөд даргалт талтай юм уу эсвэл өөртөө ашигтай л бол тэгээд ямар ч хуулийг ямар ч өнцгөр тайлбарладаг. Тэр нөхөр бол энэ бүр эрүүгүй хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ жишиг бол Монгол улсад дахиад цаашаад хинч байсан хуулийн дор шүү. Монголчуудын бас нэг үг байд юм а. Заан хэдий томч зам дагна. Хүн хэдий томч хууль дагна гэдэг үг байдаг. Тэгэхээр энийг бол заавал хэрэгжүүлэх ёстой. Тэр нөхөрт хариуцлага тооцох ёстой. Хэрвээ энийг өнөөдөр тооцож чадахгүй бол үнэхээр энэ цаашид Монгол улсад хууль хиндэн одоо ялгууртаа үйлчлэлт юм байна. Хууль хэрэгждэг юм байна гэдгийг ойлголтыг авна л да. Тэгэхээр миний хувьд бол энэ бас яг тэр баасан дөржийн талаар группүүд дээр ч гэсэн бичижсэн. Ер нь тийм ялгуурлан гадуурх үзлийг байн гаргадаг, нам өвслээр нь ялгуурладаг. Ер нь бол нэг тийм намын ажлыг л хийдэг тийм этгээд юм байгаа шүү дээ. Одоо та гэдэг энэ манай өөрөө энд байна. Одоо энэ ордонд байж байгаа зүгээр энэ бол жижиг юм шиг мөртлөө хэлээ л. Ордонд байж байгаа хамгийн жижиг өрөөнх чинь яг нэг ардс намын хэдэн нөхдүүд байх шиг байна. За дахиад дээр нь болохоор өнөөдөр би 3 хуулийн төслийг одоо хар тамхи мансууруулах бодистой, баяр наадмын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тухай хууль, баяр наадмын тухай хууль, нэгжийн хууль гэх зэрэгээр маш олон хуулийг бэлэн болгоцсон. Албан бичгээг хэдэн сар болж байгаа. Гэхдээ энэ хуулийг хилцүүлээд өгөөч. Энэ чинь одоо Монгол улсад хэрэгтэй байна гэхэд. Тэгээ нэг нь ч хүлээж авахгүй. Тэгсэн мөртлөө өөрсдөө одоо ашигтай гэдэг юм өөрийнх нь нэг одоо юу гэдэг юм дагалдан баясагч нарын хуулийг өргөн аваад ингээ явдаг юм чинь. Гэтэл ард түмэн чинь үгүй манай гишүүн хууль өргөн барихгүй, манай гишүүн яагаад ажил хийхгүй гэдэг. Хууль нь бэлэн болцсон, албан бичгээ явуулсан байдаг. Ингээ хэдэн сараар саатуулж явах ийм үйл явцуд байд юм а. Тэгэхээр энэ нөхдүүдээр бол үнэхээр тэр дарга биш хууль дагдаг. Даргын шийдвэрийг биш хуулийн шийдвэрийг дагдаг ийм юмыг бол хэвшүүлэхээс өөр замгүй. Тэгэхээр бидний хувьд бол энэ үндсэн хуулийн шийдвэрийг бол би бол маш сайхнаар хүлээж авч байна. Бас их хурлын гишүүдтэй хэлье. Мөнхөд их хурлын гишүүн байна гэж байхгүй. Их хурлын гишүүн байж энэ хугацаанд ард түмэнд хэрэгтэй зүйлийг санаачлаад богино хугацаанд ард түмний талд байгаарэ гэдгийг хэлье. Тэгээд дахиад одоо ингээд энэ багш нарын тэтгэврийнхний одоо ингээд энэ төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинны асуудал байж байна. Үнэхээр энэ маш их боломж байсан. Харамсалтай нь нөгөө эдээч уугаачин энэ нүүрсний хулгайч чинь тэрийг аваад залгичж байгаа учраас ямар ч боломжгүй шүү дээ. Улсын төсөвдөр баталж байгаа мөнгнөөс бараг их дайны тэрнээс их мөнгийг энэ одоо төрийн өмчт аж ахуйн нэгжүүдэд дамжуулаад энэ одоо эрх баригчид буюу энэ одоо бас л энэ албан тушаалд өнгөрсөн жилүүд байсан нөхдүүд залгичж шүү дээ. Гэтэл нөгөө талд нь ард түмний амьдрал ямар байгаа вэ? Энийг олж харахчгүй ийм л байдалтай байна.